Өнөөдөр бидний эх орон Монгол улс ашигт малтмалаар хамгийн баян 10 орны нэг багтжээ. Зэсийн тогтоогдсон нөөцөөр монголчууд бид дэлхийд хоёрт багтлаа. Өнөөдөр Арабын хойг нефтээрээ гайхуулна. Азийн Монгол нүүрсээрээ гайхуулна гэж дэлхийд дахин шүүгэх боллоо. Одоо нэгдээд байгаа нефтийн ордоор Монгол улс олонний анхаарлыг өөртөө татжээ. Монгол нутагт нэгэн тогтоогдсон ашигт малтмалын 54 том орд байна. Зэс, нүүрс, алт, мөнгө, уран, төмөр, цайр гэд манайх олон төрлийн баялагтай. Энд байгаа нөөц нь хамгийн багаар бодоход 1 тэрлион буюу 1 их 80 ам доллар болж байна. Бид ийм тоогоор хэмжих мөнгөтөөч байж үзээгүй, малтайч байж үзээгүй юм шүү. Ховорхон тохиох үнийн өсөлтийн мөчлөг дэлхийд дахина эд дундаа үргэлжлэж байна. Бидний энэх баялагч жил сараар бус өдөр цагаар үнд орж байна. Зэсийн үн сүүлийн 10 жилд 4 дахин өсжээ. Нүүрсний үн 6 дахин өслөө. Төмрийн үн 3 дахин, алтны үн 5 дахин өсжээ. Гэтэл монголчууд бид амжиргааны төвшингээр эхний 10-т байтугай эхний 100-д харагдахгүй. Монгол нь баян байхад монголчууд нь яагаад ядуу байна вэ? Эх орон баялагтай байхад эзэн нь яагаад зүдүү байна вэ? Монголын хөдөө нутгийн иргэдийн 36%, хотынхны 48% нь ядуурлын доод ирмэгт амьдарч байна. Иймэрхүү тоо, ийм статистик иргэний дайнд нэрвэгдсэн газарт байдгаас инх тайван нутагт тэр бүр харагддаггүй юм шүү. Өнөөдөр харийнхан голдуу компаниуд өрмийг нь хуулаад сүүг нь юулчгсэн уурхайн хусман дээр 100 мянга орчим тооны ниинжа хэмээх нэр зүүлсэн Монгол улсын иргэд амнаас үр удам талтай аргаар алт угааж байна. Тэд атга чимэх алт оллооч эдлэх бийгүй, өвлүүлэх удамгүй болох аюул дунд оршсоор байгаа билээ. Учир нь гар уурхай тэргэлж байгаа цианид мөнгө ус зэрэг химийн бодисууд ийм л хор уршигтай билээ. Улс нь баян атлаа иргэн нь хоосон ядуу үлдсэн улс орны жишээг бид Африкаас, Латин Америкаас ирж ярьж байна. Үнэн хэрэгтээ ийм жишээний нэг бид өөрсдөө биш гэж үү? Монгол хүнийг улс шигэ баян, Монгол айлыг эх орон шигэ хүчрхэг болгохоор баян Монгол төслийг боловсрууллаа. Монгол хүний амьдралын чансаа улсынхаа тэнхээг дагаж дэлхийн эхний 3 байг гэхэд толгой 10-т багтах үүд хаалгыг Баян Монгол корпорац төсөл нээж байгаа юм а. Ашигт малтмалаас олох цэвэр ашиг ойрын 6 жилд 25 дахин өснө. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн эх 8 жилд 6 дахин нэмэгдэх бодит тооцоо гарсан байна. Баян Монгол корпорац бол ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн эрдэнийн хувь хүртээх зорилтыг хэрэгжүүлэх үндсэн арга билээ. Энэ хөтөлбөр бол Монголд байгаа баялагийг Монгол хүн бүрт хүртээх хөтөлбөр мөн. Энэ хөтөлбөр бол эзэнтэй юмыг эзэнд нь өгөх хөтөлбөр мөн. Манай орны 50 гаруй том ордод байгаа байгалийн баялагийг эдийн засгийн эргэлтэнд оруулж өнөөдрийн ханшаар үнэлэхэд 186 тэрбум Америк доллар болж байна. Нэг хувьцааг нь 100 доллараар үнэлээд 2 сая 600 мянган хүндээ хуваагаад үзье. Нэг хүнд 361 хувьцаа буюу 36100 Америк доллар хөрвүүлээд үзэхэд 40 сая орчим төгрөгийн хөрөнгө ногдож байгаа юм а. Нэг айл 4 ам бүлтэй гэж бодвол өрхөд дунджаар 144,400 доллар хөрвүүлбэл 170 сая төгрөгийн хөрөнгө хүртэхээр байгаамаа. Түүхэд байгалийн баялагын үн өсөж байгаа дундад жишгээр бодоход 5 жилийн дараа нэг хүнд ногдож буй хөрөнгийн үн 137 мянган Америк доллар буюу 150 сая төгрөг болсноо. Монгол хүн та эх орныхаа баялагын жинхэнэ эзний хуваар нэг төгрөг гаргахгүйгээр Баян Монгол корпорацийн 40 сая төгрөгийн үн бүхийн хувь эзэмшигч болно. Монгол хүн та эх орныхаа баялагын жинхэнэ эзний хуваар жил бүр ногдол ашгаа хүртнэ. Эхний жилийн ногдол ашиг 2 сая төгрөгөөс багагүй байна. Энэ мөнгийг хувь эзэмшигчдийн нэрийн дансаар хувь хүн бүртүү байна. 5 дахь жилдээ гэхэд 8 саяас багагүй төгрөгийн ногдол ашиг авна. Энэ баялагийг эзэмших
Баян Монгол корпорац байгуулагдсан өдрөө дэлхийн хамгийн том 3 уул уурхай корпорацийн нэг болох болно. Баян Монгол корпорац нь байгалийн нөхөн сэргээлтийг хамгийн үр ашигтай технологийн нэвтрүүлж эх орондоо эзний ёсоор хандаж хайрлаж байх болно. Хизээч хоосон нүх сарны гадаргууг үлдээхгүй. Баян Монгол нь уул уурхай дээр хөл дээрээ зогсоод цаашдаа дэд бүтц, хүнс хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, мэдээллийн технологи зэрэг орчин үеийн ирээдүйтэй олон салбарт хүч үзэх болно. Баян Монгол нь Монголын Nokia, Монголын Toyota, Монголын Microsoft гэдэг шиг бидний төдийгүй хүн төрөлхтний брэнд байх болно. Баян Монгол нь манай орны дэлхийд баялгаараа эзэлдэг тэр байранд бидний амьдралыг Монгол хүний эрен биеийг авчирнаа. Бид амжиргааны төвшин амьдралын чанараар дэлхийн эхний 10-т багтах зам нээгнэ. Бид баялгаараа зөв хөгжсөн бусад улс орнуудаас юугаараач дутхааргүй болно. Баян Монгол корпорацийн үйл ажиллагааг төрөөс хутгалдан удирдахгүй. Учир нь энэ бол 2 сая 600 мянган хөрөнгө оруулагчтай үндэсний корпорац нь. Хувь эзэмшдийн сандаар гарсан төлөөлөл удирдах зөвлөл ба удирдах зөвлөлөө сонгосон баг Баян Монголыг удирдана. Засгийн эрхэнд гарч Баян Монголыг эрхчлэлд оруулна гэж гордолтгүй. Хөрөнгийг нь хуйлдаад идээд ууч гаюул нүүлэхгүй гэдэг нь баталгаатай болно. Баян Монгол корпорац нь авилга хэл ахуулаас хамгийн хол байна. Учир нь 2 хүнийг авилгадаж, 200 хүнийг хуурч болгож, 2 сая 600 мянган хувь эзэмшигт эзэдэд хахуулах арга байхгүй. Баян Монголынхаа эзэн болсноор бид Монголынхаа 2 сая 600 мянган иргэнэ хаан ширээнд өргөмжилж байгаа юм аа. Хамгийн ядуу Монгол хүн гэхэд гарааны хөрөнгө аминдаа 40 саяын өмчтөө, дансандаа 2 сая төгрөгтөө байна гэдэг энэ бодит ололтыг өнөөгийн амьдралтаа жишээд хардаа. Монгол хүн ингэж баяжих зам байна. Ингэхгүй бол Монголын баялаг Монгол хүндээ наалдахгүй арилах гээд байна. Ингэхгүй бол монголчууд ядуу хэвээрээ үлдэх гээд байна. Баян Монгол корпорац эзэмшигч болгоно, баян болгоно. Бид цөмөөрөө баян болох учраас эрүүл мэндтэй, боловсролтой илүү мөнгө зарж чадна. Бид баян болох учраас илүү эрүүл, илүү боловсролтой болно. Баян Монголын баян монголчууд урт наслнаа, удаан жаргана.